Хай. Өнөөдөр гоё өдөр. Яагаад вэ гэхээр хоёр найзтайгаа хамт аялалд явна. Архангай аймагт Ара фестивал гээд хөгжмийн тийм концерт болно гэсэн. Тэгээ тийшээ явж байгаа юм. Ууг нь яг тэр болох газар нь хотоос 500 км. Тэгэхээр ууг нь өдөртөө очичхоор даанч өнөөдөр нөө наадмын сүүлийн өдөр болохоор хотоос гарах чиглэл рүү бүр пик заа. Тийм ч ер нь манай хоёр найз төлөвлөгөөгөө шууд ингээд өглөө гарчаад тэгээд оройдоо элсэн тасархай дээр нэг кемпт очиж хоноод тэгээд маргааш өглөөдөө Ара руу гарыг гэж ярьсан. Тэгээд хотоос гарах зам бөглөрөөтэй яснаас бид нэр заавж хотоос 12 гэж гарсан баг. Тэгвэл энэ нэг дөнгөж 200 элсэн тасархай ч угаасаа 200 гаруй километр штэ. Тэнд орой 8-9 цаг үед ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр амар удаа явсан бааз. Гэхдээ угаасаа тэрийгэ мэдээ захиалга өгсөн байсан гэсэн. Данч манай нөгөө захиалгыг тэр кемпийн ажилтан нь тэмдэглээгүй. Тэгээд манад бит 3 очсон чи гэр байхгүй гэд заа. Тэгээд бид нэр захиалга өгсөн байсан шүү дээ гэсэн чинь за тэгвэл өөрсдийнхөө гэрийг судлаад өгье гэд. Тэгээд тэр гэрт намрээ. Энд орчин маш сайхан харагдчихна. Ер нь тэгээд Монгол их орн маань байгаль ямар ч үзэсгэлэнтэй юм. Өглөөний мэнд өчигдөр арай сайхан амарлаа. Тэгээд орой унтахын өмнө найзтай хоёр нөгөө нэг айраг ууцсан. Өнөөдөр аягүй л бол яг бужигнаад ингээд гэдэснийг сонь ингээд гүйлгээд идэв штэ аягүй бол тэгж магадгүй. Гэтэ гайг баха. За эртхэн цайгаа уугаад ус цасанд орчоод гэрээ хүлээлгэж өгөөд Ааралгаа хөдөлцгөөе. Ууг нь энэ гэрийн төлбөр нь 150-аас 160 мянган төгрөг орчим байдаг гэсэн. Тэгэд бит 3-т болохоор яг аль биесны тэм гэрээ өгөөгүй шүү дээ. Тийм болохоор 120 мянган төгрөг аавна гэсэн. За тэнд элсэн тасархай харагдаж байна. Үзэсгэлэнтэй аваад. За одоо дахиад нэг 200 гаруй километр яваад Ара фестивал дээр очих байх. Гэтэ тэр Ара фестивал зохиогдож байгаа газар нь Архангай аймгийн яг төв цэцэрлэг хотоос бараг цэцэрлэг дээр юм билээ. Тэндээс бараг 8 км гэхлээр бараг цэцэрлэг бааз. За Ара фестивал зохио байгуулж байгаа комплекс дээр ирчлээ. Үнэхээр гоё байгаль ёстой сайхан байна. Ийм гоё газар шаваад нэхлээр сэтгэл хөөрч байна. Би өмнө нь яг Монголдо ийм гоё байгальд ингэ шавуудж юусоо үзээгүй. Анхудаа л үзэж байна. Гоё байна. Бээжинд тахта гэхдээ өмнө нь нөгөө цагаан хэрмэн дээр нөгөө дэлхийн том дижинүүд ирэхэд нэг 2 удаа очиж үзчихсэн. Бас гайгүй гоё л болтیں۔ Гэхдээ Монгол шиг ийм гоё яг онгон зэрлэг байгаль дээр биш шүү дээ тэр чинь. Яг ингээд Ара комплекс дээрээ яг энэ стадион дээрээ идэж уух юм хангалттай. Тэгээд ер нь 8 худалдаа бол айгүй сайн хийгдсэн байна. Тэгээд амралтын газар гэр нь бас дайжгүй цэвэрхэн гэхдээ бас үйлчлэгээнийхэн ажилчид арай цөөн байсан уу, хүн хүч багтаа байсан уу юу? Бас жоохон тийг санагцсан. Тэгээд харин нойлын асуудал нь жоохон хүн санагцсан. Тийм илүү эко нойл хийх гээд илүү сайжруулах гээд яг бодит байдал дээрээ тэгэл хүн хүч хомсоос тэр чинь ингээд бас бодит байдал дээр арай илүү дортцсон байсан.
Everything right here, right now. Cause you're beautiful, so sexy, unbelievable. Light down, hang on, dance, this is long song. Come and fly with me, rock this in the west. Өглөөний мэнд өчигдөр сайхан шоудлаа гэдэгхгүй юу? Концерт гоё боллоо. Өчигдрийн яг орой хөгжмийн концертын өмнө нь болохоор цирк болсон. Тэгэд Монгол цирк ер нь айгүй гоё эдэн штэ. Тэгээд бас хөөрхөн байсан. Тэгэд үүднийхэн тасалбар болохоор 15,000 гэж хэлсэн. Тэгэд яг тэр одоо хөгжмийн фестивалийн тасалбар болохоор хүний 65,000 төгрөг байсан. Тэгэд бүр айгүй гоё байсан. Яг ингээл одод тэнгэрийн доор за юм үзэсгэлэнт байгальд тэгээд яг ингээд амьд хөгжим DJ тэгэл гоё яг дуучид амьдаар дуулаад айгүй гоё байсан. Маш гоё мэдрэмж. За сайхан аяллаа. Одоо аяллаа тусгаад гурлаа харьцгаая. Тэгээ замдаа бас юм мэдэж уугаад явахгүй бол би бас жоохон айраг уугаад бужигнсан уу. Ходоод өглөө машгиралтаад тэгээд түрүү мезонфорт утсан чинь гэхдээ зүгээр алцсан. Буцах зам бас гоё байна. Төгжрөлгүй. Ер нь бараг чөлөөтэй яваад ирлээ. Манай хоёр найз маань нэг гэр бүлийн хоёр ахгүй юу. Тэгээд найз охин маань бол миний 10 жилийн багын найз маань. Тэгэхэд ууг нь манай нөхөр бас явах хэрэгтэй байсан. Таанч хүүг тэгэдхийн харах ингээд хөрхий бит гурван хамтаа байсаар хагаад бас хүүгээ битэр хойлоо 3 хоног орхио явчихна гэхэлэр санаа зов. Тэгэд нөхөр маань үлдсэн. За гэрийнхөө үдэнд буусан чинь манай гэрийнхөө гол явцсан. Тэгэд нам KFC аваад хүлээж игэнэ. Хүүгээ бүр сансан байна. Хүүгээ 3 хоног хараагүйсэн чи бүр хэрсүү болцсон юм шиг, том болцсон юм шиг гэлөө. За ямар ч гэсэн маш сайхан аялаад дурсамж бүтээгээд ирлээ. За бай бай.